За Happy 24 клубээс ярьж байна. Өнөөдөр 12 сарын 19-ны өдөр 7 хоногийн өмнө биднээс энэ таамаг төвшүүлсэн байгаа. Энэ ханш унаад 6500 ороод эргээд өснө гэдэг. Ханш бол ундгаараа унсан 6000 яг биднээс ярьдгаар 500 ороод буцаад ингээд өсөхдөө яг 9000 ороогүй эргэж өсөд одоо бол 7100 дээр байгаа. За өнөөдөр бол биднээс энэ ханш хаашаа хөдлөх үү яах уу гэдэг талаар энэ ярина. Түүний өмнө бол бас энэ та бүхэн сонирхолтой байж магадгүй 17 оны 12 сарын 17-ны өдөр ханш хамгийн дээд зэгтээ ирсэн байгаа. Энэ 20,000 руу ирээд ингээд буцаад унсан. 18 оны 12 дугаар сарын 17-нд бол ханш за хамгийн доод зэгтээ буюу 3100 3200 дээр ингээд ирсэн байна. Энэ оны 19 оны 12 сарын 17-нд бол ханш 7000 хавцаа 7200 дээр ингээд ирсэн байна. Одоо ингээд өнөөдрийнхөө тайлбар руу оръё. За бид энэ биткойны тренд буюу энэ зах зээлийн хөдөлгөөн төлөв өсөлтөө уналттай энэ уналтын тренд явагдаж байгаа гэдэг нэг шугам татсан байгаа. Ерөнхийдөө бол уналтын тренд рүү орж байгаа. Богино хугацаанд бол өсөх инфляцид орох дээшээ доошоо явах үзэгдэл бол хийм байдаг. Ямар хуваар өсөх жирэх нь бол мэдээ фундаментал анализаас илүү бид бол юун дээр ажиглах ёстой байвал өмнөх мэдээж түүхээ харах нь зөв боловч яг одоогийн энэ болж байгаа график дээр харж дүгнэлт хийүүлэх зүгээр санагдаж байгаа. За биднээс бол нэг хоёр орчныг авч үзье гэж өнөөдөр бодож байгаа. За энэ дээр бол нэг нь бол энэ. За энэ нэг 9000 хавцаа. За ийм байж болно. Яг энэнийхээ өөрөө өргөн нарийныг бол та бүгд өөрсдөө тааруулаад зурчих хэрэгтэй. За нэг иймэрхүү орчин байж болно. За энэ дээр зах зээл рүү бол том тоглогч биднээс энэ зургаас харахад бол энэ хавьд нэг орж ирсэн гэж үзэж байгаа. За ханш яг энэ хавьд ороод ирсэн. За энд орж ирсэн том тоглогч юу биткойныг худалдаж аваад тодорхой хэмжээгээр одоо хадгалж байгаа. Хадгалж байгаа гэдэг нь бол өөрийнх нь орчин буюу энэ бүс нь бол 7000 8000 хавцаа ингээд өөрийнх нь биткойны ханш байж байгаа. За энэ тоглогч худалдан авагч өөрийнхөө ханшийг хадгалахын тулд аль болох унахгүй бодно. Нөгөө нэг зардаг буюу том одоо арилжаа хийж ханшийг унгадаг тоглогч бол биднээсийн үзэж байгаагаар нэг энэ хавьд орж ирсэн болов уу гэж ингэж тооцож байгаа. За ингээд нэг нь бол авна биткойныг, нэг нь бол зарна. Энэ хоёрын өрсөлдөө явж байгаа гэсэн үг. За энэ давсан тоглогч өөрийнхөө ханшийг унахгүй бол бүхий л нөөц болцоо хөрөнгөөр бол ханшийг хадгалахын тулд нийлүүлж байгаа биткойныг авна. За ингээд энд бол нэлээд арилжаа өгдөг дэше төшөө усан ханш ингээд 7 сараас 7 сарын одоо ихэнх хүртэл бол ингээд өсөөд ингээд унсан баг. Тэгэхдээ энэ ханшиг бол нэгтэл чадаагүй байж идэл яагаад биднээс энэ бүсийг аваад байгаа гэхэлэр энэ ханш унахтаа байнга энийг ингээд тэмтэрж үзээд байгаа. Доошоо ороод лааны үзүүр нь тэгээд буцаж өсөөд унаад яг энэ бүсийг ингээд шалгаад байгаа боловч энэ 9 сарын 23-нд бол яг энэ ханш 9000-аас доош ингээд нэвтрээд унтсан. Нэг өсөндөө биткойн хадгалагч буюу худалдан авагч бол ханшаа барьж чадахгүй хүчин сулраад нийлүүлж байгаа олон биткойн зарж байгаа хүмүүсэнд давмгаалаад ингээд ханш унсан. Ханш унангуудаа 7800 дээр орж ирээд ингээд одоо бол хэлбэлцэлтэй явж байгаад буцаад өсөөд сая сүүлийн өдрүүдэд бол энэ дараагийн бүсийг бол биднээс энэ давуул зүгээр гэж үзэж байгаа. Яг энэ хоёр бүсийн хооронд ярих гэдэг юм уу та. Энд за энэ юуныхаа зузаан музааныг та нар өөрсдөө ингээд тааруулаад авчвал зүгээр бах. За нэг 7000 200 300 хавцаа ингээд энд бол бас нэг чухал бүс байна гэж үзэж байгаа. За энэ хоёрын хооронд ингээд флет ханш тогтворжиж явж байгаад дээшээ дэше явж байгаад ингээд буцаад энд бол уналт орж ирсэн. Уналт орж ирэнгүүтээ ингээд дэше өссөн баг. Хамгийн сүүлийн энэ доод ханшны цэгээс сая 10
8-нд бол доошоо орцсон баг. За тэгэхээр ерөнхийдөө энэ түүхээ хараад энд зураг анализ хийхээс гадна яг тухайн үеийнхээ энэ бүсчлийн буюу энэ ойрын хугацааны графикаа харж шорт дурах уу, лонг дурах уу гэдгийг бас харуул зүгээр байх болов. Хамгийн гол одоо тоглогч уу зах зээлд нөлөөлж байгаа оролцогч бол энд одоо хамгийн бага биткойны ханш уландаа хүрцүүгээд авсан хүмүүс бол тоглож байгаа энэ хөдөлгөөнийг удирдах гэж үзэж байна л да. Энд биткойныг цуглуулсан хүмүүс одоо 50% зарсан байна уу үгүй нь тодорхой биш. Ямар ч үсэн өөрийнх нь ханшинд ирээгүй учраас ашиг хийхийн тулд тодорхой хэмжээний 50% зараад энд ханшиг хөдөлгөөн тоглож явах магадaltaй. За одоо бид юугаа ярив? Long short хийвэл яг уу ямар байдал үүсвэ гэдгийг ингээд ярьсан зүгээр болоо. За энэ хоёр бүсийг биднээс чухал гэж үзэж байгаа. За энэ нөгөө нэг биткойн авсан тоглогч бол одоо энэ ханш энийг нэвтлээд доошоо орсноос хойш тоглоомоос гарсан гэж үзэж байна. Тэгэхдээ ханш унаад дээшээ бол өсөж байгаа учраас та бүгд лонг хийхдээ анхаарах хэрэгтэй. За энэ лонгийг ярихаас өмнө биднээс бол шортыг ярив. За энэ эхний ханшны энэ одоо жижиг орчин буюу энэ нэг ханшны уналтаас энэ орчинд бас ярих нь зүйтэй гэж үзэж байгаа. За та жишээ нь энд хүрэхээс өмнө энэ хавьд одоо жишээ нь шорт хийсэн бол энэ хүртэл бол тэг профитоо тавиад ашиг хийх боломжтой. Эндээс ханш хэлбэлзээд энэ хавьдаа хэлбэлзээд ингээд доошоо энд хаагдсан бол дахиад ийшээ шорт хийх боломж байсан. За дараагийн одоо орчин аль хавьд байх вэ гэхээр биднээс ярих бол энэ 4-5 мянган биш 6 мянган орчин буюу энэ хавьд бас их чухал ханшны төвшин байгаа гэж үзэж байгаа. За энд за эднээс ингээд оролцуулаад татаад явчих. За хэрвээ энэ ханшнаас унвал энэ хавьд ханш урж ирээд флет хийж байгаа доош унвал дараагийн төвшин 5906 мянга их гэж биднээс тооцож байгаа. За лонгийг ярихын тулд би 4 цагийн график дээр аваад ирлээ. Одоо энэ өөрийнхөө арилжааны байрлалыг аваагүй дээшөө өснө энэ ханш банк өснө гэж бодож байгаа хүмүүс бол их болгоомжтой байх хэрэгтэй. Энэ лонг бол төр зурах буюу гэж бодож байгаа. Лонг арилжаа. Яг хөө амжиж арилжаа хийнэ гэсэн хүмүүс бол лонг байрлал аваад тодорхой хэмжээгээр ашиг хийх боломжтой. Дээшээ ингээд нэвтрээд бүр 9000 руу гарахыг үгүйсэхгүй. Тэгвэл биднээс бол энийг бол тааж чадахгүй. Хамгийн гол нь баталгаатай болсон үед нь лонг байрлал авал зүгээр үү гэдэг үднээс биднээс яах хэрэгтэй вэ гэхээр та одоо яг хөө энэ ханш дээшээ өсөөд өчигдөр доошоо ингээд унтсан биднээсийн энэ төвшөнд орж ирээг баг. Одоо яг энэ төвшин дээр орж ирээд ханш маань ингэж хэлбэлзээд тогтворжоо таагаад энэ хавьдаа байгаад хаагдах юм бол өөр нэг хэрэг. Бүр өсөлттэй энэ дээр ингээд ороод ирэх юм бол энэ рүү орж ирээд ханш энэ хавьд ингээд тогтворжоо ч юм уу ирэх юм бол зөрөгтэй лонг хийж болно. 7000-ийн төвшин даваад дээшээ орж ирээд ирэх юм бол. Тэр үед нь бол цаашаа ханш өсөх юм байна гэдэг лонг байрлал авах зүйтэй болов. Тэрнээс одоо төр зургийн энийг биднээс нөгөө татсан орчин буюу сонирхлын орчныг ингээд 7300 200-ийн орчныг ингээд нэвтрээгүй үед бол лонг байрлал авах нь бол танд аюултай гэж бид зөвлөх байна. Гэхдээ бол энийг бол мэдээж тааж мэдэхгүй биткойны ханш бол таагдчихгүй хөдөлдөг. Тэм учраас та бүгд энэ дээр болгоомжтой хандаад өөрсдөө биднээсийн тайлбарыг бол тал талаас нь авч үзээд арилж байгаа зүйтэй зөв хийгээрэй гэж зөвлөх байна. Ерөнхийдөө ханш бол уналтын трендд орсон байгаа гэдэг та бүгд анхаараарай. Тийм учраас энэ арилж байгаа хэрэгтэй болгоомжтой бодолтой доороос өөртөө дотроо бодолтой өгчээр арилж байгаа хийхгүй бол буруу хөвөл та өөрийнхөө хөрөнгийг багасгах алдах магадaltaй. За биднээсийн тэгээд гол
хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ одоо тоглогч бол хүчин сулраад нэг өсөндөө нөөц юм уу хүчин чадал байхгүй болоод ханшаа барьж чадахгүй нийлүүлэлт хийж байгаа тоглогч нарт бол ханшийг алдсан. Цаашаа бол ерөнхий ханшийг барьж өсөлтийн тренд үүсгэхэд бол нэлээд хэцүү. Тэм учраас энэ лонг буюу өсөлт бол төр зурах учраас та нар болгоомжтой арилжаа хийгээрэй гэсэн юм зөвлөгөө өгөх байна. За ингээд та бүгдийн арилжаанд амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.